За дээрэс нь энэ тендерийн хуулийг бид нар одоо өөрчлөх буюу төрийн өмчөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа хуулийн зохицуултыг оруулахгүй бол одоо сэлбэс сэргэлтийн асуудал дахиад ирэх. Эх жилийн 6 сард борооны усны үерийн хэмжээ 2 дахин нэмэгдэх тооцооллыг загварын хүрээлэнгээс өгсөн. Ахаа бид нар алмаараа тендерийн хуулийг явуулдаг. Олон аж ахуйн нэгжүүд орж ирнэ. Ахаа чи бидэд толно. Угаасаа монголчуудын зан одоо тэгэл бие бинийгээ очдог, шантажладаг ч юм уу эсвэл одоо нэг мэдгүй одоо яа нэг ийм юм яваад байдаг. Хэрэгжилдэг буюу яг гүйцэтгэх шатан дээр, хэрэгтийн шатан дээр энэ тендер гэдгийн ард бөөн бодлонтой зовлонтой юм байдаг. Эцэст нь манай хотын иргэд хохирдог, эцэст нь шийдвэр гаргаж гүйцэтгэж байгаа албан хаагч бурууддаг, хардагддаг. Одоо энэ дээр бас хардаад хэлж байгаа. Тийм учраас нийтийн тээврийн хэрэгслийг шинжилнэ гэсэн бүрэн шинжилнэ. Бүрэн шинжил. Тэгвэл би хуулийн дагуу ажиллаж байгаа. Хууль зөрчөөгүй бүх юм хуулийн дагуу. Тийм учраас хуулийн нэртэй байгууллагууд нь шалгах хул шалгаад тэрүүгээр одоо шийдвэрээ гаргана үз. Хоёрдугаар өгсөн үүрэг даалгаврыг эрхшилжүүлж орж ирсэн улсын төсвийн мөнгийн их усүрийг л эрхшилжүүлсэн хүрээнд хийж байгаа ажил. Түүнээс нийслэлийн төсөв гэж тэр төлөөлөгч нар яриад байгаа мангуу зүйл байхгүй. За нийтийн тээврийн стандартыг хангасан. Мэдээж автобус шинжилж байгаа сайн боловч одоо энэ автобус шинжилсэн автобусд ямар стандарт мөрдөхөд асуудал байна да. Ашиглалтын хугацаа бол үйлдвэрлэгдсэнээс хойш 12 жил гэдэг. 10 жил. 12 гэдэг чинь бид нэр стандартаа арга гацсан стандартаа л 10-ыг 11 болгоод 12 болгоод тэгэхгүй бол наа чин 753 автобус нэг дор ашиглалтаас гарах гэдэг. Жишээлбэл өнөө өглөө шатсан автобус чинь 2009 оны автобус. За тийм байгаа үз. За яг наад чинь багхгүй юу. Чи маш сайн харсан байна. Тийм учраас хуучин автобусуудаа бид нар шинжлэх зайлшгүй шаардлага. Төрөл юм бол Монголын төр юм бол нийслэлийн удирдлага юм бол бид нар хуулийн дагуу хийх л ёстой. Тэгэхээр иргэдийн хүсэж байгаа зүйл дээр бид нар шууд худалдаа авалт хийж л таарай. Тэгэхээр нууц давхаас өөр арга байхгүй хуулийн дагуу юм. Энд нэг нууцлаад хаацаад авах юм ерөөсөө байхгүй.